Монгол улс төдийгүй дэлхийн бусад улс орнуудын төмөр замын ачаа тээвэр 2025 онд хэрхэн өсөх вэ? Аз Европыг дамсан хамгийн дэд коридор болох Улаанбаатар төмөр замаар ямар хэмжээтэй хэдэн нэр төрлийн ачааг тээвэрлэх вэ? Улс орнуудын төмөр замын хөгжил, хамтын ажиллагаа ирээдүйд хаашаа чиглэх вэ? Бид юун дээр нэгдэж харилцсан ашигтай хамтрах вэ? Төмөр замын тээврийн өгөөжийг дээшлүүлэх боломж нь юу байна вэ? Энэ бүгдийг дүгнэн хэлэлцэх хурал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2025 онд тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох асуудлыг хэлэлцэх зөвлөгөөн 2025 оны 3 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд манай улсад болно. Уралдаанд 11 улсын 250 орчим төлөөлөгч оролцох гэж байна. Энэ хурал 2014 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдчихсан. За түүнээс хойш ковид цаардахал гарсан учраас ковидоос хойш ер нь байнга цахимаар хуралдаж байгаа. За энэ жил Улаанбаатар хотод анх удаага энэ хурлыг одоо төлөөлөгчд ирж нэгдсэн журмаар хурлаа зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр цахимаар зохион байгуулахад энэ хурал дээр тээврийн хэмжээ тохирох, за тэгээд тээврийн хэмжээг тохирохтой холбоотой техник зохион байгуулалтын арга хэмжээг авахд цахимаар хуралдахад бол маш асуудалтай байдаг, маш их маргаантай хурал болдог. Тэгэхээр бид энэ жил Улаанбаатар хотод одоо энэ хурлыг цахим биш биет байдал дээр уулзаж зохион байгуулах нь тухайн улс орнуудын хувьд бол маш чухал түүхэн ач холбогдолтой хурал болно гэж бодож байна. Улаанбаатар төмөр замын тээврийн хэмжээ ямар байх нь Монгол улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад Монгол улсын ачаа эргэлтийн 70% нуруундаа үүрсэн Улаанбаатар төмөр зам онцгой үүрэг хүлээж байдаг юм. Цаашлаад Монгол улсаар Улаанбаатар төмөр замын төв коридороор дамжин өнгөрөх Азиас Европ, Европоос Аз руу чиглэх транзит ачаа тээврийн урсгал нь дэлхийн олон орны эдийн засагт чухал нөлөөтэй. За энэ хурлын хамгийн гол ач холбогдол нь бол Монгол улсын түүхийн эд экспортын тээврийг бид хэрхэн яаж зохион байгуулах вэ? Энэ онд бид хичнээн хэмжээний экспортыг гадаадын орнуудад экспортоор гаргах уу? За тэгээд импортоор одоо энэ ард түмний өргөн хэрэглээний бараа, дизелийн түлш, бензин, шатхуун, за эмийн бүтээгдэхүүн, хүнсний бараа гэд энэ бүх ачааг төмөр замаар тээвэрлэхэд ямар зохион байгуулалтын арга хэмжээ авах вэ гэдгийг шийддэг. Энэ бол хамгийн чухал хурлуудын нэг. 2030 он гэхэд 50 сая тонн, 2040 онд 75 сая тонн, 2050 онд 90 сая тонн ачаа энэ төв коридороор тээвэрлэх боломжтой гэсэн ийм судалгаа гарч 3 улс бол харилцан хүлээн зөвшөөрсөн. Ачаа нь бидэнд байна. Техникийн боломж болцоогоо олвол төмөр замын байгууллагууд хамтраад ингээд бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ ч үүднээс ачааны хэмжээ тохиролцох олон улсын зөвлөгөөн нь зөвхөн өмнөх жилийн гүйцэтгэл, энэ жилийн төлөвлөгөөг яриад зогсох бус урт хугацааны хөгжлийн зураглалыг, бодит байдлыг олон талаас нь тунгаан хэлцдгээрэн онцлогтой юм. Эдийн засгийг тэлэх хүч, тээвэр логистикийн сорилт боломжууд энэ бүгдийг Улаанбаатар хотно.